Хулгайн утас худалдаж авахаа болцгоё. Та change буюу гар дээрээс хууль бусаар гар утас худалддаг хүмүүсээс авсан утас ямар замаар дамжин таны гар дээр ирдгийг мэдэх үү? Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь хулгайлж авсан гар утсаа Монтел, Дэди төвийн гадна гар утас авна зарна гэд орилж байдаг чэнжүүдэд хямд үнээр борлуулдаг. Эдгээр чэнжүүд нь хямд үнээр худалдаж авсан гар утсаа засаж сэлбэн эргэн танд зах зээлийн ханшаас хамаагүй бага үнээр борлуулдаг байна. Ер нь л гар дээрээс баталгаагүй гар утас авах нь тун эрсдэлтэй. Жишээ нь эргэн таны худалдаж авсан гар утас хэсэг хугацааны дараа эвдэрч доголдвол дахин засуулж цаг хугацаа мөнгөөрөө хохирч болно. Түгээрч зогсохгүй та хууль бусаар гар утас худалдаалдаг хүмүүсээс утас авснаар тухайн гар утсыг хулгайлсан хулгайчийг баталгаагүй гар утас зардаг чэнжийн хууль бус үйлдэлийг өөрийн мэдэлгүй дэмжиж байгаа нэг хэлбэр юм. Мөн таны авсан гих гар утас ганц халаасны хулгаан гэмт хэрэг гэлтгүй хүн амь дээрмийн хэргийн газраас алдагдсныг ч үгүйсэхгүй. Хэрэг утасны хулгайч баригдлаа гэхэд та чэнж хулгайчийн хамтаар цагдаагийн байгууллагад шалгагдаж болзошгүйг анхаараарай. Гэмт хэргийн замаар алдагдсан гар утас гэдгийг нь мэдвэл та худалдаж авах ясна уу? Харин чэнжүүдийн гар дээрээс гар утас худалдан авч засаж сэлбэн зарж ашиг олж байгаа энэ үйлдэл нь Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 18-6-д заасны дагуу гэмт хэргийн улмаас олдсон эд хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж түүнийг эзэмшиж ашиглаж худалдан борлуулсан гэх заалтаар 6 сараас 1 жилийн хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах. Эсвэл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэгдэв. Хэрвээ энэхүү үйлдэлээ давтан хийвэл 1-5 жилийн хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах. Эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийдэгдэг байна. Гар утасны хулгайчдтай эвсэн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн нь тогтоогдвол 5-аас 12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийдэгдэж 120 мянгаас 400 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль төлөвлөх арга хэмжээ авдаг байна. Нэг торгуулийн нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэнэ. Буруу замаар олсон зүйлсээр буцаагаад ашиг олохоо болох хэрэгтэй. Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж буух эзэн буцах хаягтай баталгаатай газраас л гар утсаа авч байгаарай.